Иргэд энэхүү салбараас ямар төрлийн үйлчилгээг илүү эрэлттэй авч байна вэ? Манай салбараас ер нь бол эндээс давлгаа бол үйл хөдлөхийн давлгаа, өндөр насны төр тогтоолтын үзэс, шүүхийн шийдвэрээр бусдад үр төлбөргүй гэсэн давлгаа, бас жолооны эрхийн давлгаа гэх мэтчлэн олон төрлийн давлгааг бол авч байгаа. Өдөрт хичнээн төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж аваад Өдөрт нэг ер нь бол янз янз л байдаг, өдрөөсөө хамаараа. Тэгээ ойролцоогоор нэг 10-аас 20 хэрэглэгч бол байнга юм байдгүй. иргэд энэхүү салбараас төрийн үйлчилгээг авснаар хэр сэтгэл хангалуун байгаа вэ? Манай залуу холбоогоор бол ер нь бол утас интернетийнхээ төлбөрийг төлөх гэж хүмүүс орж ирэхээ зовцоо төрийн үйлчилгээг бас ингээд явдал чирэгдэлгүйгээр авч байгаа маш сэтгэл хангалуун байдаг.